За өдрийн мэнд. За тэгээд өнөөдөр та бүхэнд зориулаад ерөнхийдөө Японы номыг хаанаас олж болох юм бэ гэдэг талаар тайлбарж өгье гэж бодож байна. За тэгээд ерөнхийдөө бол Монголд байгаа Японоос орж байгаа оюутнууд бол шууд Японоос ном захиад ингээд авах нэгт боломж байхгүй. За хоёрт ерөнхийдөө бол үнэтэй ирнэ гэдэг чинь ийм олон асуудлаас болоод яг хүссэн юм уншиж чадахгүй гэдэг чинь өөр амар хэцүү шүү дээ тий. Тэнгүүт би таад зориулаад одоо энэ олон жил бас хуримтлуулсан туршлагаасаа ингээд ярьж өгье гэж бодож байна. За ер нь бол хараа хоёр хэсэгт хуваая заяа. Нэг нь болохоор зэрэг юу ерөнхийдөө цахим номнууд тэгээ дижитал номнуудыг хаанаас олж болох юм. Нөгөөд нь болохоор цаасан номыг бас хаанаас захиалаад ингээд гайгүй авах бас боломжтой вэ гэдэг талаар ерөнхийдөө ярьж өгье. За эхний удаад нь болохоор зэрэг дижитал ном. Боломж өндөртэй ерөнхийдөө хүссэн ном олох боломжтой газар бол Amazon. Тий. Amazon-ы Kindle гэдэг үйлчилгээ байдаг. Тэрийг ашиглая гэж. За тэр нь яадаг вэ гэхээр манайхаа юм. Ерөнхийдөө цаасан номыг дижитал хэлбэрт аль хэдийн хувиргацсан байж байдаг. Тэгээд чи Kindle-ийн аппликейшн юм уу? Ерөнхийдөө ийм Kindle-ийн төхөөрөмжн дээр шууд худалдаж аваад ингээд уншна гэсэн үг. Мэдээж нэг өвнгүй ном бол яг байхан байгаа. Гэхдээ цөөхөн өөрийнхөө яг хүссэн номыг суулгаад татаад ингээд уншиж болно гэсэн үг. За тэнгууд ерөнхийдөө давуу талын хэлээд ярьж өгье. За Kindle-ийн давуу талыг тооцох юм бол нэгт болохоор зэрэг ерөнхийдөө олдохгүй ном бол ер нь тун ховор. Тэгээ ихэнх нь ерөнхийдөө одоогийн номнууд бол дижитал хэлбэрт ерөнхийдөө шилжсэн байна. За хоёрдугаар том бас ингээд давуу тал боломж нь болохоор зэрэг Kindle Unlimited гэдэг үйлчилгээ байдаг. За сарын 980 yen гэдэг. За тэр үйлчилгээг чи хэрвээ авах юм бол тэр Unlimited гэсэн хэсэгт орсон ерөнхийдөө бараг сая 2 сая ч үлээ тий нэлийн олон ийм ном болоод сэтгүүлүүдийг сарын хугацаанд ингээд шууд өнгөн унших боломжтой байдаг. Чи мангач уншиж болно. Тэр Unlimited орсон манга байна уу, light novel байна уу, зохиол байна уу тий эсвэл гоё сэтгүүлүүд байж болж байна. Сэтгүүл юм уу ингээд унших бүрэн боломжтой гэсэн сарын хугацаанд. За энэ бол маш том боломж. Тий. За нөгөөх болохоор зэрэг ерөнхийдөө тогтмол хямдрал зарладаг. За тэр хямдралыг алгасахгүй яг ном ингээд ерөнхийдөө хараад явах юм бол яг сарын хугацаанд ч юм уу ерөнхийдөө тодорхой хугацаанд хямдарч байгаа номнууд бас байждаг. Тий. За тэг йенээр худалдаж авах ном манганууд бас байгаа. Гэтэ мэдээж яг хүснээ олох мэдээж хэцүү. Гэтэ зөвөр үнэгүй юм чинь татаж аваад бас сонирхоод үзэж болно. Тий. За тэгээд ерөнхийдөө pointing системтэй тий оноо цуглуулад тэр оноогоороо юуч тий ном ч юм уу за эсвэл Amazon ч угаасаа ном гэлтгүү бүхий л бараа байгаа учраас тэрнээс бас худалдаж авах тэрэндээ зарцуулах боломжтой гэсэн. За сул тал. За дижитал хэлбэр рүү шилжээгүй номнууд бас байдаг. За тэнгуут тиймэрхүү номнууд болохоор цаасан хэлбэрээр худалдаж авах зүйл ямар ч аргагүй гэсэн үг. За гэхдээ ер нь бол гайгүй. За миний хуучин санджаар болохоор Murakami Ryuгийн номнууд бол юу руу шилжээгүйсэн. Kindle руу шилжээгүйсэн ч гэсэн коронавигоос хоошоо ерөнхийдөө шилжээд одоо ер нь бол ихэнх ном нь дижитал хэлбэрт бол орсон байгаа Kindle хэлбэр дээр. Тий. Гэдэг ч юм уу. За өөр бас бусад номнууд. Жишээ нь гэх юм бол миний бүр зорж авсан энэ тий Psycho Pass гэдэг анимегийн шоу сэдв байхгүй. Ерөнхийдөө зохиол нь энэ бол Kindle хэлбэр дээр ерөнхийдөө байхгүй. Тий. Тэгээд заавал худалдаж авсан цаасын хэлбэрээр. За нөгөөх өөр ер нь их сул тал бол байхгүй дээ. Тэгээ сул тал гэх юм бол одоо номоо худалдаж авахд жоох мөнгө зарцуулна гэдэг сул тал бас байж магадгүй. Тий. За дараагийн үйлчлэг нь Book Walker гэж ийм үйлчлэг байгаа. За энэ нь болохоор юу вэ гэхээр ер нь бол аниме үздэг, манга уншдаг. За бас light novel сонирхтой залуучуудад болохоор хамгийн дөхөж утсан ийм үйлчлэг байж байгаа. Тэгээ ихэнх нь болохоор зэрэг ерөнхийдөө тийм манга, light novel гэж юу гэдэг зардаг ийм юу байхгүй. Ерөнхийдөө номын дижитал номын дэлгүүр гэсэн үг. За энд болохоор бас нэг Amazon-ы тэр Kindle гэсэн үйлчилгээнээс давуу хит юмнууд байгаа. За нэгт давуу юм бол 10 минутанд унших ийм нэг боломжтой light novel-уудын манганууд байждаг. Чи нэг номыг 10 минутын турш шууд ингэ эхнээс нь дуустал гүйлгэж харах боломжтой, унших боломжтой. Pointing систем нь болохоор яг Amazon-тай төстэй. Гэхдээ ер нь бол хав илүү байдаг шиг санаад байна. Тэгээ анхны нэг худалдан авалтын ном оноо 100 орч илүү хэдэрчлээ орсон үжигдэж орж ирсэн шиг санаад байгаа. За хямдрал бас тогтмол зарлана. За тэгээд яг Kindle-тэй ижилхэн Unlimited үйлчилгээ байгаа. Гэхдээ мэдээж энэ Book Walker гэдэг чинь өөрөө тэр аниме манга уншдаг залуучууд зориулсан учраас тэр доторх ном нь ихэнх нь ерөөдөө манга light novel гэсэн үг байхгүй. Тэгэхээр чи сарын хугацаанд бас 900-аас 1000 yen төлөөд тэгээд сарын хугацаанд яг тийм тэр Unlimited орсон
номнуудыг биш мангануудыг эсвэл лайт новелуудыг ингээд унших боломжтой. Сул талын ярьж үе. Сул тал нь ийм Kindle төхөөрөмж байхгүй. Тийм. Төхөөрөмж байхгүйгээс болоод ерөнхийдөө утас юм уу, компьютер юм уу, iPad-н дээрээ Book Walk-ийн аппликейшнийг суулгаж иж тэр дотор худалдаж авч байгаа гэж уншина. За энэ хоёр бол голлох одоо үйлчилгээ. Тийм. Тэгээд давуу талын таад сая юм ойлгосон баг. За тэгээд жоохон хаягдуулсан юмныхаа талаар хальт ярьчээ. Хаягдуулсан юм гэх юм бол ийм Kindle-ийн төхөөрөмж хэрвээ та худалдаж авах гэж байгаа болно шүү дээ. Заавал Япон хэл дээр чи Япон ном унших гэж байгаа бол Японоос худалдаж аваа заяа. Тэгэхгүй бол ингэдэг. Одоо нөгөө Америк ч юм уу өөр газар үйлдвэрлэсэн Kindle чинь тэр нөгөө Америкийн Amazonтой холбоотой байдаг байхгүй. Тэнгүүд яа гэсэн үг вэ гэхээр чи Япон Amazon дээр байгаа номыг худалдаж авъя гэхээр нэгт үнэтэй ч юм уу заримдаа ингээд худалдаж авах юм боломжгүй болчихдээ. Тийм учраас би энийг бол Японоос захиж назар авахулж исэн. Тэгээд юу яа гэсэн үг. Энэ болохоор Япон Amazonтой холбоотой байгаа учраас би шууд Япон Amazon-оос номнуудаа худалдаж авч байгаа гэсэн юм нэртэй. Тэгэхгүй бол одоо нөгөө Япон ном уншина гэж шууд Монголд байгаа Kindle-с пад гэж очиод авчдаг. Ангууд нөгөөтг нь Америк Amazonтой холбоотой юм чинь болохгүй байхгүй. Тэгээд баг тэрийг өөрчилж болдгүй шиг санаж байна. Тэгээд болдог болцсон байж бас магадгүй. Тэгээд та бас нарийн судалж аваарай. Шууд Kindle авчдаг. Бас харин штэ энэ ч бас хөрхөн үнэтэй байсан тухай дээ. Өөр орхигдуулсан юмны тал дээр гэвэл гайгүй хаа. Тэгээд ер нь бол би яриад өгчлөө. Тэгээд Kindle юм уу? Book Walk гэсэн энэ хоёр үйлчлэгийг ашиглаж болно. За дараагийн ярих хоёр бас онлайн үйлчилгээ нь эхнийх нь болохоор Shosetsukani Naro гэж сайт байдаг байхгүй юу. За энэ яадаг вэ сайт вэ гэхээр Японд зохиол бичиж байгаа, light novel-ийн зохиол бичиж байгаа залуучууд өөрсдийнхөө зохиолыг нийтлдэг ийм одоо юу байгаа том сайт байж байгаа. Энэ бол бас нөгөө нэг аниме таад үздэг, манга сонирхдаг болвол бас том боломж заяа. Яг одоо ихлээр за миний санаж байгаагаар шүү. Mushoku Tensei. За Tensei Shitara Slime Dattaken. За тэгээд ReZero Kara Jimeru Isekai Seikatsu гэдэг энэ гурван одоо том аниме бол энэ Shosetsukani Naro-гоос одоо гарсан ийм бүтээлүүд байж байгаа. За тэгээд юунд давуу талтай вэ гэхээр одоо хүртэл Shosetsukani Naro дээр энэхүү зохиолууд нь үнэгүй бүх чаптрууд нь ингээд bijдэг Японоор. Ороод чи бүртгүүлээ шууд унших боломжтой. За бүртгүүлэхгүйсэн ч баг унших боломжтой байна. Ингээд бас нэг том давуу тал. Жишээ нь Mushoku Tensei үзээд үнэхээр таалагдлаа бол зохиолын энчээс үнгүй ороод унших бүрэн боломжтой байна шүү. За дараагийн үйлчлэг нь Aozora Bunko гэсэн үйлчлэг байна. За энэ болохоор зохиогчийн эрхэнд дууссан зохиолчдын номыг аль хэдийн үнэгүй нийтлсэн Япон зохиолчдын шүү. Япон зохиолчдын номыг үнэгүй нийтлсэн ийм сайт байна. Шинэ классик юм уу одоо тиймэрхүү зохиолын өгүүлбэрүүдийг унших бүрэн боломжтой. За гэхдээ сул тал нь маш хэцүү. Хэцүү гэдэг нь мэдээж тэндээ гарч байгаа хиллэг эднэр бол за шууд энэ 3 оюутан юм уу энэ 2 оюутан бол уншина гэж би л бодохгүй. Тэгээ нэгээс ерөнхийдөө дээшээ. За хуучны гэх юм бол одоо Актагава Ryunosuke, Dazai Osamu, за өөр хэм байна. Edogawa Rampo гэдэг ч юм уу. Гэсэн зохиолчдоос нэрлэх юм бол нэг иймэрхүү. Тэгээд энэ хүмүүсийн зохиол бол Aozora Bunko дээр аль хэдийн байж байгаа. За тэгээд унших боломжтой гэж байгаа. За тэгэхдээ унших гингүүд хэцүү байна. За тэгээд яаж хөнгө орох вэ ийшээ те гэдэг дээр зөвлөгөө. Эхлээд санал болох нь Aoi Bungaku гэдэг аниме байдаг байхгүй юу? Энэ яадаг аниме вэ гэхээр за хуучны жишээ нь Актагава Ryunosuke-гийн Kumo no Ito ч юм уу те өгүүлбэрүүдийн аниме болгоцсон. Айгуу дайжуу. Тэгээд энийг эхлээд үзээдэх. За тэгээд юу яа? Яг тэр одоо сонирхолтой санагдах юм бол зохиолын Aozora Bunko-оор ороод унших гэж оролдоод за жоохон хэцүү байгаад байвал зохиолчийн нэрээ YouTube руу ороод зохиолчийн нэрээ бичээд зохиолынхаа нэрийг бичээд Rodoku гэж биччихэ. За ингэх юм бол энэ хуучны нөгөө нэг зохиогчийн эрхэн дууссан ийм одоо зохиолуудыг Rodoku буюу уншиж өгдөг байхгүй таадд. Тэгэхээр тэрийг сонсонгоо Aozora Bunko дээрх тэр юунуудыг унших боломжтой. Өгүүлбэрүүдийг тий сонсонгоо тэрийг ингэж гүйлгэж хараад өөрөө унших гэж оролддог ч юм уу. За би оюутан багтал нөгөө Rashomon гэж зохиол байдаг ш. Өгүүлбэр байдаг штэ. Актагава Ryunosuke тэрийг бас нэлээд сонсдог байсан. За Kumo no Ito бас гоё гэдэг ч юм уу. Тий бас ашиглавал нэлээд ийм гоё сайт байгаа. Сүүлийн хэсэг. Цаасан номыг хаанаас олж болох вэ гэдэг асуудал. За цаасан номыг олох тал дээр одоо нэг бол таньдаг мэддэг үндэ захина. Эсвэл бол одоо нэг санал болгох сайт энэ заяа. Та энэ сайт руу ороод тэгээд юу яаж болно? Номоо наашаа захиалуулаад авч болно. За мэдээж тухайн номын жин за хэмжээ одоо өөр юу гэдэг наашаа ирэх зардал мөнгө энэ дээр чинь нэмэгдэнэ.
Тэгээд наашаа ирж болно. За тэгээд ер нь бол хамгийн зөв арга бол зөвч юу яах вэ? Хямд арга бол ердөөсөө танд мэддэг хүндээ захих. За өөр бас нэг боломж нь Монгол Япон төвийн номын сангаас хайж үзэх. Тэгээ одоо хамгийн их Япон ном бол ердөөс Монгол Япон төвийн номын санд байгаа шүү дээ. Энэ Монголд байгаа оюутнуудад Японд байгаа оюутнууд бол тийм хаач номын дэлгүүр байгаа, хаач номын сан байгаа. Тийм. Тэгээд ерөнхийдөө өөрсдөө олоод гээд авчих واخа гэж бодож байна. Энэ сайт за саяны энэ танилцуулсан сайт дээрх одоо хэрхэн ажиллах тухай ч юм уу хэрхэн наашаа захиалах тухай яг үнэхээр ирэх үгүй гэдэг дээр бас би тусдын бичлэг оруулъя гэж бодож байгаа. Тэгээд тэр хүртэл бол та миний саяны санал болгосон үйлчлэгээнүүд байна те. Kindle, Bookwork, Shosetsukani Naru, Aozoro Bunko гэсэн ийм сайтуудыг сонирхоод үзээрэй заа. За ингээд ерөнхийдөө яг хэлий гэсэн зүйлүүдээ ингээд хэлчлээ. Та хэд бас үнэхээр хэрэг болох хаа гэж найдаж байна. Баярлалаа. Дараагийн бичлэгээрээ ерөнхийдөө санаа орж ирэх юм бол би ингээд YouTube дээр оруулаад ингээд явна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа.